За баярлалаа. За ингээд би яг зүгээр хэлэх гэж байгаа санааны эхэнд бол бас гол санаа хэлчихье гэж бодож байна. Өнөөдрийн ерөнхий сайдад ихтгэл үзүүлэх хэсэг асуудлыг ил дотор санал хурааж өгөөч гэдэг зарчмын саналыг гишүүд маань дэмжээсэн. Энийг гормын санал гаргаж янз бүрийн байдлаар нууц санал хураалт цаасарч гэдэг юм уу ийм зүйлрүү битгий оруулаарай. Энэ үндсэн үйл дээр үндсэн үеийн 41-р зүйл дээр илээр хураахаар байна шүү. Үндсэн үйл дээр илээр хураахаар бичсэн байд. Өөрөөр хэлэх юм бол ерөнхий сайдад ихтгэл хүлээлгэх үг асуудлыг нийт гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ гэж байна. Тэгэхээр энэ зарчмын дагуу үндсэн хуулийнхаа агуулга зарчмын дагуу шийдъя. Үндсэн хууль зааснаас өөрөөр шийдэх юм бол энэ харин цаашдаа үр дагаврын хувьд бол өөр зүйл рүү явчих шүү. Саяын төрийн байгуулалтын байнгын ороо энэ асуудлаа дэгээ унших ёстой байсан. Энэ үндсэн хууль дээр заасан зүйлийг нууц санал гормын санал гаргаж хагаад нууцаар оруулах гэж байгаа байхгүй. Буруу шүү дээ. Үндсэн хуулиас давсан дэгийн үйл гэж байхгүй. Би энийг одоо бүр хатуу анхааруулж хэлмээр байна. Тийм учраас энэ дээр нэгдүгээр зүйлийг хэлье. Хоёрдугаарт манай ардсан намын бүлгийн одоо яг улс төрийн байр суурь шийдвэрийг бол ойлгож байна. Тэгвэл дэгийн тухай хуулийн 7-5 дээр Монгол Улсын үндсэн хуулийн тодорхой заалтыг илтгэж зөрчсөн асуудлыг хилцсэн эсвэл Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцнээс бусад шалтгаанаар нам эвслийн бүлэг гишүүд хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно гэдэг заалт байна. Ямар нэгэн байдлаар орж ирээд энэ дэгийн хуульд захирагдсан шийдвэрээ саналаа өгөөсэй гэж бодож байгаа. Эсрэг дэмжихгүй нь бол тусдаа асуудал. Хэдүүлээ бас яг улс төрийн соёлын хувьд бол одоо бас зөв байх нь зөв байх. Одоо зөв болов гэж бодож байна. За тийм учраас эхний байр суурьаа тодтогоод үндсэн хууль дээр зарсан илээр хураалахын саналыг дэгийн тухай хуулиар үндсэн хуулийн заалтыг гажуудуулж нууц санал хураалт руу оруулж болохгүй гэдэг зүйлийг би хуульчныхоо хувьд бас хэлмээр байна. Нэгдүгээрт. За хоёрдугаарт яг уу ерөн тэгээд ерөнхий сайд нарыг харахаар бас хэцүү юм аа. Яг уу илжигд нэг зодуур даадаг, ачаа даадаг гэдэг шиг л байдаг хүмүүс юм байна. Зарим нь яг уу зодуураа даахгүй тэгээ ажиллаа өгчдөг. Аргалж яагаад одоо нэг жоох юм төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх гэж үздэг тэгээ шантардаг хайдаг юм бэл. Маш олон одоо мега төслүүд гэж одоо нэрлэдэг. Сүүлдээ ч энээс уйдж явах шиг байна. Ер нь Монгол улсын хөгжлийн төслүүд гэд нэрлэе. Хөгжилд энэ боомлчод байгаа гацаажаад байгаа энэ төслүүд хин нэг сайдын сэпэнд тоосон дараатай байсан зүйлүүдийг өнгөрсөн 4-5 жил хөдөлгсөн юм а. Би яагаад энийг баттай хэлээд байна гэхээр би өөрөө бас энд одоо мэрэгчлэнээс нэхлээ төр зүтгэж байгаагүй бас энэ дээр одоо итгэл найдварыг даагаад бас одоо магтаал шүүмжлэлийг сонсоод бас энэ зүтгэж явсан үнүүд хэлж байгаа. Өнөөдөр би 40 настай гэхэд 1984 оноос бас эрчим хүчний төсөл нэгийг ч хөдөлгөөг байсан шүү дээ. Харамсалтай нь. Тэгээ Монгол улсын хөгжлийг ярих болцоогүй. Цэнгүүн гишүүнтэй нас чацуу ураны төслийг ярьлаа шүү дээ. Хэдүүлээ энэ парламент. Та нар тэгэл бод. Би тэгээ яг энэ гишүүдэд нэг зүйлийг хэлмээр байна. Яг итгэл найдвар алдах гэдэг зүйл ерөөсөө байхгүй шүү. Энэ ерөөсөө тийм сигнал мессежийг бид нэр өгөөгүй. Хин ч өгөөгүй гэж бодож байна. Монгол улсын хөгжил бол итгэл найдвар алдаагүй хэвээр харин бид эдийн зүгээр доороо хийргсэн цаг хугацаа л жоох уртсах чинь. Тэгээ хүр татдаггүй. Асуудлыг аваад нэг усын хурлын чуулган дээр одоо дин саглуулад динсэн дээр тавьж байгаад нэг хаглаад шийдвэрээ гаргуулж чадах ийм хэмжээний одоо улс төрийн эр зориг ад үзэгдэх гэдэг юм уу. Заримдаа магадгүй хожим нь энэ легаси болж үлдэнэ. Тухайн цаг үе дээр бол энэ ад үзэгдэх тийм хэмжээ байдаг. Энийг бариад ороод ирэх ус. За сайн зэрэг гүшүнд 1 минут. Ийм шийдвэр гарах одоо бас ерөнхийдөө товрох уу. Тэгээ би яг үнэхээр толгоноод байгаа юм биш. Дараагийнх нь одоо тэгээд одоо болчоогүй байна. Гэхдээ зүгээр та эдийн конопор шийднэ. 120 одоо 6 гишүүн байна. Тэгэхээр энэ дээрээ бас бодолтой өгөөрэй. Хоёрдугаар ерөнхийдөө татвар нийгмийн даатгал, энэ төрийн өмчт компани засаглалыг сайжруулах, энэ төрийн албаны реформууд үндсэндээ ингээд улс төрийн намууд ойлголцож чадахгүй бол хэцүүднэ. Тэгээ 19 оны үндсэн хуулийн өөрчлөлт бол бид нэр хуулийг 50 дээр нэмэх нь 1 гэдэг квотоор батлана гэдэг бол баруун зүүн жигүүрийн намууд буюу энэ танхим сууж байгаа намууд хамтрахаас өөр аргагүй байдал оруулсан юм а. Ингэж олонхын засаглалыг цөөнхтөө барьж өгдөг үндсэн хуулийн заалтыг би тухайн үед эсэргүүцэж хууль зүйн үр дагаврыг хэлж ирсэн. Органик хуулийг 66% баталж болгож ердийн хуулиудыг хуралдаанд оролцсон гишүүдээ олонхоор баталж явах ёстой маа. Энэ заалтыг эвдэж байгаа нь
парламент ёсоо эвдэж байгаа шүү гэдэг зүйлийг би хэлж ирсэн. Тэгээ ийм учраас энэ удаагийн бас эндэр дээрээс протоколд энэ удаа үгийг бас үлдээж байна. За үг хэллээ.